Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай сэтгэл өвдгөм хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Бичлэгээ эхлэхээс өмнө энэхүү хэрэг нь бага насны хүүхэдтэй холбоотой хэрэг гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Малинда Хогланд нь 2011 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Ронда Смит болон Рэндл Хогланд нарын охин болон мэндэлсэн. Түүний хувьд дээрээ 3 эгчтэй, хамгийн том эгч Эмилийн түүнээс 15 насаар эгч, дунд эгч болох Абби нь 11 насны зөрүүтэй, харин хамгийн бага эгч нь түүнээс 10 насаар эгч. Малиндагийн эгч нар нь бүгдээрээ өөр ээжийн хүүхдүүд. Тэгэхээр түүний аав Рэндл нийт 4 өөр эмэгтэйгээс 4 охинтой болсон гэсэн үг. Охтуудаас зөвхөн Малинда л аавтайгаа хамт амьдардаг байсан ба 3 эгч нь бол өөрсдийнхөө ээжтэй хамт амьдардаг байсан юм билээ. Хэдийгээр охтууд байнга хамтдаа байдаггүй ч гэсэн 100 хичээлэн амархаар 3 эгч нь аав дээрээ ирээд дөрүүлээ хамтдаа цагийг өнгөрөөцгөөдөг байсан. За гэхдээ Малиндагийн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх энэ бүх аз жаргалтай үеуд нь тийм ч удаан үргэлжлээгүй. Түүний аав Рэндл 2019 онд Facebook-ээр Cindy Warren гэх эмэгтэйтэй танилцсан. Удалгүй бүр тэр эмэгтэйгээ найз охиноо болгосноор бүх зүйл өөрчлөгдсөн. За анх Рэндл Cindy-г гэртээ авч ирэх үед л Малиндагийн 3 эгч нь гуруулаа мэлийн дургуутсан өнгө аястай байсан гэж хэлж болно. Өмнө нь хэлсэнчлэн Малиндагийн эгч нар нь түүнээс хамгийн багадаа 10 насаар эгч. Тийм болохоор мэдээж Малиндагаас хамаагүй илүү юмны наадах цаадах учрыг ойлгохоор насанд хүрчихсэн байсан гэсэн үг. Малиндагийн 3 эгч нь нийлж агаад интернетээс Cindy-гийн талаар судлаад үзэхэд аавтай танилцахаасаа 10 жилийн өмнө буюу 2009 онд Cindy экс нөхрийнхөө хамтаар өөрийн 3 настай хүүг хүчирхийлж хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгээр ял авч исэн гэдэг нь тодорхой болсон ба тухайн үедээ энэ хэргийн талаар бүр нийтлэлүүд гарч исэн юм байлээ. Тэрхүү нийтлэлүүдээр бичснээр Cindy болон түүний экс нөхөр Маккенли хоёр нийлж агаад өөрсдийнхөө 3 настай хүүг олон цагийн турш өрөөнд нь ганцаарангийн төвөгчдөг. Бүсээр оруулгож зоддог. Шийдэгч ингээд шатаар дээш доош нь өдөржин алхуулдаг байсан. Тэгээд тэдний энэ балиар харгас үйлдэлүүд нь ил болоод шүүхтэр очих үедээ Cindy өөрийгөө энэ бүхэнд ямар ч гэм буруугүй. Нөхөр нь л хүүхдээ байнга хүчирхийлдэг. Би өөрөө нөхрөөсөө айдаг болохоор хүүхдээ ч хамгаалж чадаагүй хэмээн хэлсэн байдаг. За шүүхээс тухайн үед Cindy-д яг ямар ял өгсөн тэр нь бол тодорхойгүй. Гэхдээ хачирхалтай нь Cindy хүүхдийнхээ асран хамгаалах эрхийг буцаагаад авсан юм билээ. Тэгэхээр бодвол шүүхээс түүнд маш хөнгөн л ял өгсөн байх. Энэ талаар бол мэдээлэл олдоогүй. За Cindy Маккенли гэх энэ хоёр этгээдийн хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг нь ингээд дуусаагүй. 2009 онд 3 настай хүүгийнх нь хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчөд тэдний талаар илүү гүн судлаад үзтэл энэ явдал болохоос 9 жилийн өмнө буюу 2000 онд Cindy Маккенли хоёр танилцаад дөнгөж хамт амьдарч эхлээд удаагүй байх үедээ Маккенли болон түүний экс найз охин хоёрын дундаас нь гарсан Джессика гэх 2 настай охины хамтаар тэд амьдарцгааж исэн юм байлээ. Гэтэл 2000 онд Маккенли 2 настай охиндоо уурлаад бүр зодсоор агаад амь насыг нь хөнөөчихсөн. Хөөрхий 2 настай Джессика охин инхүү аавдаа зодуулсаар агаад шархаа даалгүй амьсгал хураасан байгаа. Гэхдээ аимшигтай тухайн үед буюу 2000 онд хангалттай нотлох баримт байхгүй улмаас Маккенлид ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Зөв зүгээр өнгөрүүлсэн юм байлээ. Ер нь бол тэр үед Cindy Маккенли хоёр нийлж агаад охиныг өөрөө бэртэж гэмтсэн бид буруугүй гэх мэт худал зүйлс ярьсаар хэрэгээс мултарсан байгаа. Харин үүнээс 9 жилийн дараа тэд 3 настай хүүгээ хүчирхийлсэн хэрэгээр шүүхэд дуудагдах үед нь энэ хэрэг дээр нь ажиллаж исэн мөрдөгчөд 9 жилийн өмнө тохиолдсон Джессика охинтой холбоотой хэргийг дахин сөхөж Маккенлид ялыг нь өрүүлж чадсан. Ингээд 2009 онд Маккенлид шүүхээс 2 настай охиныхоо амь насыг хөнөөсөн болон 3 настай хүүдээ хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгүүдэд гэм буруутай хэмээн үзэж нийт 30 жилийн хорих ялыг оноосон байдаг. За ямартай ч Маккенли ингээд ялаа үүрээд шоронд хоригдсон. Харин Cindy энэ бүхэнд ямар ч гэм буруугүй юм шиг маш хөнгөн ял авсан юм уу яасан ямартай ч зүв зүгээр өнгөрсөн байгаа. За яг хөө Cindy-г Джессика охины амь насаа алдсан хэрэгт огт гар бие оролцоогүй гэж бодъё л доо.
Гэхдээ хоёрхан настай охиноо амьсгал хураатлан зодсон тийм араатай амьтнаас ч дор адгийн юмны үйлдсэн гэмт хэргийг нь хамтдаа нуугаад удалгүй нөгөөхтөөгөө дундаасаа хүүхэдтэй болоод бүр болоогүй 3 настай хүүгээ тэрнтэйгээ хамт шидэж гэнгээд өрөөнд нь хороод өмдний тэлэгээр зодоод ижсэн хүн бол яавч эрүүл ухаантай хүн биш. За ингээд Малиндагийн эгч нар нь Синдигийн энэхүү өнгөрсөн амьдралынхаа талаар олж мэдээд аавдаа олж мэдсэн бүх зүйлсээ хэлээд тэр эмэгтэйг Малиндагаас хол байлгах хэрэгтэй хэмээн анхааруулсан байдаг. Мэдээж 3 эгч нь өөрсдөө байнга Малиндатай хамт байгаад иж чадахгүй тул дүүгээ ийм аимшигтай эмэгтэйтэй хамт үлдээн гэхээс хин хэнийх нь санаа зовж исэн гэдэг нь бол ойлгомжтой. Тэгсэн аав Рэндл нь юун хүүхдүүдийнхээ үгийг сонсох харин ч бүр уурлаад та нар миний асуудалд оролцох хэрэггүй. Синди та нарын бодож байгаа шиг хүн биш гэд бүр сүултээ тэдний хооронд маргаан үүсэж эхэлсэн ба энэхүү маргаан нь нэлээд урт хугацааны туршид үргэлжилсэн. Гэтэл сүүл рүүгээ Рэндл бүр 3 охиноо дахиж гэрт нь ирэх хэрэггүйгээд Малиндатай хүртэл уулзахыг нь хоригдсан байгаа. Ингээд болоогүй Рэндл Малинаг аваад 2 цагийн зайтай байх West Colon Township гээд Chester County-д байх жижигхэн таун руу нүүснээс гадна 3 охиндоо хандан манай гэрт ирэх хэрэггүй та нарыг би хүлээж авахгүй хэмээн хэлсэн байдаг. Уг нь яг энэ үеэр Рэндл Малиндагийн ээж Рондатай шүүхтэр маргаантай Малиндагийн асрах эрхийг булаацалдаад байцгааж исэн үе. Ронда шүүх хурлын үеэр би охинтойгоо уулзах болгонд өснөөс нь тамхи үнэртдэг. Рэндл болон тэрний найз охин нь бага насны хүүхдийн хажууд тамхи татаад байна. Бас тэр шинэ найз охин гэдэг хүн нь хүүхэд хүчирхийллийн хэрэгээр шалгагдчихсэн түүхтэй. Би охиноо энэ хүмүүстэй хамт байлгамааргүй байна хэмээн хэлсэн байдаг. Гэхдээ яагаад ч ямар ч байсан Рэндл Малиндаг асрах эрхээ 100% авч үлдсэн юм байлээ. Шүүхээс уг нь Синдиг өмнөх хэрэгээс нь болоод Малиндагийн эргэн тойронд байхыг нь хориглосон. Гэхдээ Рэндл Синдигээс болж өөрийнхөө хүүхдүүдтэй хүртэл холбоогоо тасалсан хүн чи юу гэж Синдигээс салах вэ? Шүүх хурлын дараахан Синди хүүгээ аваад Рэндлийн гэрт нь ирээд бүр Рэндл Малинда хоёртой хамт амьдрах болсон байдаг. За ингээд Рэндл ер нь бол Малиндаг хинтэй ч уулзуулахгүй бүх хүмүүсээс холбоог нь таслуулсан. 2024 оны хүртэл хөөрхий охин юуг туулж яаж амьдарч исэн талаар хинч мэдээгүй, хинч анхаараагүй. За 2023 оны 12 сард Малинда бүтэн сар хичээлдээ очиагүй. Тиймээс сургуулиас нь хүүхэд хамгааллын төвтэй холбогдоод Малиндагийн гэрт нь очиод шалгаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байлээ. Яг сургуулиас нь Рэндл руу залгахаар Рэндл утсаа аваад Малиндаг зүгээр байгаа гэсэн мөртлөө худал үнийн шалтгаан тоочоод түүнийг сургууль дээр нь авч ирэхгүй арга цаагаад исэн байгаа. Тэм болохоор сургуулиас нь энэ явдлыг хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг байж магадгүйгээд хүүхэд хамгааллын төвтэй холбоо барьсан нь энэ. Тэгсэн хүүхэд хамгааллын газраас Рэндл руу залгаад түүнтэй зүгээр л утсаар ярьсан. Рэндл яг юу гэж худлаа ярьж шалтгаан тооцсныг нь мэдэхгүй. Гэхдээ хүүхэд хамгааллын газраас Рэндалтай утсаар ярьчаад гэрт нь бол очиж Малиндаг зүгээр байгаа эсхийг огт шалгаж үзээгүй байдаг. Харин энэ явдлаас 1 сарын дараа Рэндл Малиндагийн сургууль дээр нь очиж уулзаад түүнийг сургуулиас нь гарган онлайн хичээлүүдэд бүртгүүлсэн байгаа. За 2024 оны 5 дугаар сарын 4-ний оройны 7 цаг 48 минутанд Шуурхай албаны 911 утсанд нэгэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хүн хэлэхдээ 12 настай эмэгтэй хүүхэд нь гинэт ухаан алдаж унаад буцаж сэргэхгүй байна. Хурд нь түргэн тусламж явуулаарай хэмээн хэлсэн байдаг. Түргэн тусламжийнхан энэхүү дуудлагын дагуу хэлсэн хаягаар нэрх үед Рэндл тэднийг хүлээгээд гадаа зогсож исэн байгаа. Рэндлийн хэлснээр бол Малинда дугуй унж явж агаад мод мөргөж унаад мод мөргснөөс хойш хэдэн цагийн дараа гинтгэл ухаан алдаж унаад одоо сэрэхгүй байна гэсэн ийм зүйлийг ярьсан. Түргэн тусламжийнхан Малинда охины биеийн байдлыг шалгаад үзэхэд охины судасны цохилт нь бараг мэдрэгдэх үгүйтэй маш сул цохилж яснаас гадна 12 настай хүүхэд гэхэд хэтэрхий туранхай хоол хүнсний дутагдлалд орсон мэт харагдчихсан байгаа. Ерөн л зөвхөн инж гэлтгүй охины байгаа байдлыг нь хараад түргэний эмчнэр энэ бол зүгээр ч нэг дугуйтайгаа мод мөргөө дунсан хүүхэд биш байна. Цагдаа нар энд ирж илүү нарийн зүйлсийг нь тодруулах хэрэгтэй хэмээн үзсэн тул цагдаагийн ажилтнуудыг дуудсан байдаг. За түргэн тусламжийнхан Малиндаг яралтай эмнэлэгт хүрэхээр явсан бол харин цагдаагийн ажилтнууд Рэндлийн гэрт Синдигээс мэдүүлэг авахар үлдсэн. Синди өөрийгөө Малиндагийн хойд ээж нь гэж танилцуулаад дараах зүйлсийг ярьсан байдаг.
Түүний хэлснээр бол Randall Cindy хоёр хүүхдүүдээ байгальд гаргахаар амралтын газарт жижигхэн газар түрээсэлж авсан. Тэр газартаа майхангаа бариад 3-7 хоног байхаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ өдөр болгон тэнд байх төлөвлөгөө байгаагүй, ирж очион амарч яхаар төлөвлөж исэн байгаа. Угаасаа тэр газар нь тийм чухал биш, гэрээс нь нэлээд ойрхон. За тэд 5 дугаар сарын 3-нд майхантайгаа нөгөө амралтын газар дээрээ амарчаад 4-нд нь болохоор гадаа бороо ороод исэн тул гэртээ буцаж ирээд маргааш нь буцаад амралтын газар руугаа явахаар болцгоосон. Ийхүү 4-нд тэд гэрлүүгээ буцаж явах үеэр Randall жолоо бариад Cindy хажуугийнхан суудалд суучихсан. Харин Melinda болон Cindy-гийн хүү хоёр нь машины арын суудалд суугаад явж исэн байгаа. Машин дотор явж явах үедээ тэд бүгдээрээ Melinda-г унтчихин гэж бодсон боловч гэртээ ирэх үедээ түүнийг ухаангүй байгаа гэдгийг ойлгоцгоосон ба түргэн тусламж дуудсан нь энэ. Cindy-гийн хэлснээр амралтын газарт байх үедээ хэд хэдэн удаа Melinda гадаа тоглож байгаад өөрийгөө гэмтээсэн. Хамгийн ихнийх нь Melinda усан гулгуур дээр тоглож байгаад гулсуураар доош гулгачаад холдож амжаагүй байхад нь өөр нэг том биетэй хүүхэд дээрээс нь гулгаж орж ирээд тэр хүүхэдтэй мөргөлдсөн. Гэхдээ Cindy Randall хоёрын хин хэнэний нэг тийм нухацтайгаар хүлээж аваагүй. Учир нь тухайн үед бол Melinda-гийн ирүүн дээр нь баг зэргийн шалбархаа үсснээс өөр гэмтэл түнд байгаагүй. Харин хоёр дахь удаад нь юу болсон бэ гэхээр 5 дугаар сарын 3-наас 4 жилжих шөнийн 12 цаг 30 минутын үед Cindy Randall хоёр ил галын дэргэд хөгжим сонсоод хоорондоо ярилцаад сууж исэн. Гэтэл гинтхэн нэг чанга чимээ гараад хүүхэд уйлж эхэлсэн ба Melinda тэдэнд хэлэлгүй дугуйгаа гаргаж унжаагаад мод мөргөөд хосолдсон байсан. Үүнээсээ болоод тэрээр толгой дээрээ бэртэл аваад толгой нь хавтцсан. Бас хамран дээр нь шалбархаа үүссэн байсныг Cindy анзаарсан байгаа. За Randall Cindy хоёр түүний толгой дээр нь баг зэрэг хүйтэн тавьж өгөөд ер нь бол бусдаар Melinda зөв зүгээр харагдчихсан. Тэр өдгөө Melinda бүр өглөөний 5 цаг хүртэл тоглож байгаад арай гэж унтаад өдрийн 2 цаг хүртэл унтсан байгаа. Харин өдрийн 2 цагт нойрноосоо сэрэх үедээ Melinda зөв зүгээр байснаас гадна бүр pancake хүртэл идээд тоглоод явжсэн. За энэ бүхэн бол бүгдээрээ Cindy-гийн цагдаагийн ажилтнуудад өгсөн мэдүүлэг. Гэхдээ мөрдөгчдийн хувьд Melinda-гийн толгой дээр авсан бэртлэн л ганцхан с ижигтэй санагдсан юм биш. Өмнө нь хэлсэнчлэн Melinda бусад 12 настай хүүхдүүдтэй харьцуулахад бүр маш туранхай хоол тэжээлийн дутагдлалд орсон ийм байдалтай харагдчихсан байгаа. Мөрдөгчид энэ талаар Cindy-гээс лавлан асуухад тэрээр хэлэхдээ тэр үнэн сүүлийн 2 сар хагасын хугацаанд Melinda гинтгэл хурдтайгаар чин хайж турж эхэлсэн. Би түүнийг жин нэмүүлэхийн тулд өдөрт 2 удаа шейк хийж өгөөд хүүхдийн витамин хүртэл өгсөн боловч өөрчлөлт гараагүй. Тийм болохоор энэ талаар нь эмчтэй нь ярилцах гээд 16-нд цаг хүртэл авчихсан байгаа хэмээн хариулсан байдаг. За энэ үед бол мөрдөгчд энд ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг шууд мэдэрсэн. Melinda ямар ч шалтгаангүй ингэж ихээр турна гэж байхгүй. Нэг бол Melinda хангалттай хоол хүнс идээгүй, эсвэл хоол идэж чадахгүй болтлоо өвдөөд хүнд байдалд байсан болж таарч байгаа. Гэхдээ энэ хоёрын аль нь ч байсан гэсэн энэ бол нэг тийм хөнхөө өнгөрөх асуудал биш. Үүнээс гадна Cindy-гийн өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо нэг л авцалдахгүй байсан. Яг нь Melinda дугуйтайгаа явж агаад мод мөргөж унаад толгоогоо гэмтээсэн байж болно. Энэ бол хүүхдэд байтугай том хүнд ч тохиолддог зүйл. Гэхдээ толгойдоо гэмтэл авснаасаа хойш зөв зүгээр байжгаад гинтгэн л машинд орсон хоноо ухаан алдаад буцаад сэрэхгүй байсан гэдг нь цаанаа л нэг авцалдаагүй с ижигтэй санагдаж байгаа. Цаашлаад Cindy-гээс мэдүүлэг авсныхаа дараа мөрдөгчд Randall-ийн гэр доторхыг нь баг зэрэг шалгаж үзээд Cindy-гээс утсыг нь шалгаж үзэж болох уу хэмээн асуусан ба Cindy ч тэдэнд гар утсаа өгөөд явуулсан. За энэ үеэр Melinda гэмлэг дээр авчирээд түүнд тусламж үзүүлэхээр оролдож исэн эмчнэр хувцсыг нь тайлах үедээ түүнийг хүзүүнээс авахуулаад бараг л бүтэн биеийн тэр чигээрээ хөхөрч зулгарсан байгааг олж харсан байдаг. Түүний хүзүү болон цээж нь тэр чигтээ хөхөрч маш их зулгаралт үүссэн байснаас гадна баруун гар, баруун хөл, мөн зүүн хөл нь хөхрөөд бүр яснууд нь нэлээд өмнө хугараад одоо бүгдээрээ буруу байрлалтай эдгэрч байгаа мэт харагдчихсан. Баруун гар болон хоёр хөлнийх нь яс нь хугараад одоо буруу байрлалтай эдгэж гэхээр бүр юу гэсэн үг юм бэ? Ер нь бол Melinda-гийн яснууд нь хугарсан байхад хүртэл эмнэлэгт хүргэгдээгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд болоогүй бүр Melinda-гийн ар цагны яс нь хүртэл цуурсан байсан. Цаашлаад Melinda-гийн илгэн зодуураас болоод маш хүндээр гэмтсэн байсан ба эмчнэр Melinda-г үүнээс болоод ухаангүй болсон хэмээн таамагласан байдаг.
Ингээд хөөрхөн охин яаралтайгаар мэс засалд орсон боловч харамсалтай нь 12хан настай Малинда охин бэртлээ даалгүй мэс заслын үеэр амьсгал хураасан байдаг. За ингээд мэдээж мөрдөгчүүд тэр дорн Рэндалийг хэлцээр авчирн түүнээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг. Рэндал мэдүүлгийнхаа үеэр Синдигийн ярьсан тэр бүх зүйлсийг яг л тод шиг давтаж ярьж исэн. Мөрдөгчид түүнээс яагаад Малиндаг сургуулиас нь гаргасан талаар нь асуухад тэрээр хэлэхдээ өнгөрсөн жилийн намар Малиндагийн сургууль дээр нь эцэг эхчүүдийн өдөр болсон юм. Би Малиндагийн сургууль дээр нь очиод түүний шүүгийг нь онгойлгоод үзэхэд дотор нь зөндөө хоол хүнс байж исэн. Би Малиндагаас энэ талаар нь асуухад Малинда шүүгэн дотроо хоол цуглуулж агаад бусад хүүхдүүдэд зарж исэн байлээ. Би түүний энэхүү үйлдэлийн талаар сургуулийн захиргаанд нь мэдэгдсэн ч сургуулиас нь түүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Сургууль нь ийм хариуцлагагүй гэдгийг нь мэдсэн цагаас хойш би түүнийг сургуульд нь явуулалгүй онлайнаар хичээлүүдийг нь аваад гэрт нь сурах нь зүгээр юм байна гэсэн шийдвэрт хүрсэн хэмээн хариулсан байдаг. За мөрдөгчүүд үргэлжлүүлэн түүнээс Малиндаг ямар нэг буруу зүйл хийсэн тохиолдолд түүнийг яаж шийдэгдэх байсан талаар нь асуухад би нэх охиноо шийдэхэд байдаггүй. Заримдаа буруу зүйл хийхээр нь өрөөндөө ороод буруугаа ухаартлаа битгий гарч ирээрээ гэж л хэлдэг байсан. Синди бас хаяа түүнийг шийдэгдэг. Гэхдээ би яг яагаад шийдгэж байгааг нь тэгж их асууж шалгаадаггүй. Жишээ нь гэхэд сүүлд Синди Малиндагийн утсыг нь 3-7 хоногийн турш хурааж авсан. Энэ бараг түүний хамгийн хүнд шийтгэл нь байсан байх хэмээн Рэндал хариулсан байдаг. За Рэндалтай энэхүү ярилцсныхаа дараа мөрдөгчөөд түүний гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад гэрт нь нэгжлэг хийсэн. Нэгжлийн үеэр хамгийн түрүүнд мөрдөгчдийн анзаарсан зүйл бол Синдигийн хүүгийн өрөөнд нь өсвөр насны хүүхдийн өрөөнд байж болох бүх л зүйл байсан байгаа. Ор, зурагт, видео тоглоом, ширээ, сандал, хааны зураг гэх мэт. Харин Малиндагийн өрөөнд бүр орч байгаагүй. Бараг л зүгээр хоосон өрөө. Үүнээс гадна өмнө нь хэлсэнчлэн мөрдөгчөөд Синдигийн утсыг нь шалгахаар хурааж авсан шүү дээ. Тэгвэл Синди Рэндал хоёрын унтлахын өрөөнөөс нь өөр хэд хэдэн гар утас нууцсан байсан мөн олдсон байдаг. Үүнийг нь ч мөн мөрдөгчөөд шалгаж үзэхээр хураа авсан. Харин Рэндалын машиныг нэгжиж явах үеэр машин дотроос нь Крокс олдсон ба тэрхүү Крокс дээр улаан хөрөн өнгийн толботой байсныг нь цусны толгой байж магадгүй хэмээн үзээд шинжилгээнд оруулахаар цааш илгээсэн байдаг. Цаашлаад Рэндалын машин дотроос нэгэн түлхүүр олдсон бөгөөд энэхүү түлхүүр нь гавны түлхүүр болж таарсан байгаа. За энэхүү гэрт нь нэгжлэг хийснийхаа дараа мөрдөгчөөд нөгөө Рэндалын гэр бүлээрээ хамт очиж амарч исэн амралтын газарт нь ирцгэн тэдний майхангаа барьсан тэр хэсгийг шалгаж үзсэн байдаг. Гэтэл тэдний байрлаж исэн яг тэр газрын хогийн савн дотроос нь цусны толб бололтой мөн л улаан хөрөн өнгийн толбнуудтай өмд олдсон ба эмэгтэй хүүхдийн дотор хувцас олдсон нь Малиндагийн дотор хувцас болж таарсан байдаг. За мөрдөгчөд Рэндалын гэрээс олдсон гар утаснууд болон Синдигийн утсыг нь шалгаад үзэхэд Синди Рэндалтай бичлэгдсэн бүх зурвсуудаа устгацсан тэдний хоорондоо бичлэгдсэн ямар ч зурвс утсан дээрээс нь олдоогүй. Тэгэхээр тэд хоорондоо ямар нэг зүйлийг нууж янаа л гэсэн үг. Харин мөрдөгчөд Рэндал Синди хоёрын унтлахын өрөөнөөс олдсон өнөөх гар утаснуудыг нь шалгаж үзээд үнэхээр аимшигтай зүйлсийг олж илрүүлсэн байдаг. Мөрдөгчөд хамгийн анх Рэндалын гэрт нь очиод Синдигээс мэдүүлэг авч явах үеэрээ гэрийнх нь болон тохой бүрт бүр бүх өрөөнүүдэд нь хяналтын камер байгааг олж анзаарсан юм байлээ. Гэхдээ Синди тэрхүү хяналтын камеруудыг бол ажилтгүй зүгээр л гаднаас хүн ирээд харахад хяналтын камерууд байгаа юм шиг сэтгэл үлдээхийн тулд байрлуулсан хэмээн тайлбарласан юм байлээ. Гэтэл өнөөх тэдний унтлахын өрөөндөө нууцсан байсан утаснуудыг нь шалгаад үзэхэд Рэндалын гэрт байсан бүх хяналтын камерууд үнэндээ зөв зүгээр ажилдаг болж таарсан. Тэрхүү хяналтын камерын бичлэгүүд дээрээс мөрдөгчөд Синди Рэндал хоёр хөөрхий Малинда охиныг хэрхэн хүчээр хийлж ямар аимшигтай хэцүү нөхцөл байдалд амьдруулдаг байсныг олж харсан байдаг. Ер нь бол тэрхүү утаснууд дээр Малиндагийн хүчирхийлэлд өртөж байгаа 100-аас ч хол илүү бичлэгүүд олдсон. Гэхдээ яг онцлог хэд хэдэн бичлэгүүдээс нь дуртай. 2024 оны 1-р сарын 27-нд Синди Малиндагийн нэг гарт нь гав зөөгээд ширээний хөлнөөс хамтд нь гавлсан байгаа нь харагдчихсэн бөгөөд бичлэгэн дээр Малинда тэрхүү гавтайгаа яг тэр газраа 13 цагийн турш ширээний хөлнөөс гавлагдсан чигээрээ юу ч идээгүй бүр ус жуугаагүй. Харин энэ хооронд Синди түүний хажуугаар алхангаа
Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолны талаар бодоод ч хэрэггүй. Хараал идсэн тэнэг амтан чамд би юу ч өгөхгүй хэмээн түүнийг зогсоо загиу хараан зүгчээсэн байгаа. Үүний дараа 2 дугаар сарын 4-нд, 6-нд, 7-нд, 8-нд, 11-нд, 12-нд, 13-нд гээд нийт 7 өдөр мөн л Малинда гэртээ гавтаа явжсанаас гадна Синди түүний гарыг нь гавалчаад бос суу, мөлөх, дасгал хий, одоо суулт хий гэх мэтээр хөөрхий охиныг босоод алхах тэнхэлгүй болтол нь гавтай нь дасгал хийлгүүлсэн байдаг. Өөр нэгэн бичлэгэн дээр Малинда 5 цагийн турш хан руу харан 2 гараа өөргөөд зогсож исэн бөгөөд энэ хоорондоо гараа ганц ч удаа буулгаагүй. Харин Синди Рэндал хоёр түүний хажуугаар нь зурж өнгөрөх үедээ түүнийг цохиж зодож өршгөлж исэн. За өөр нэг удаад нь болохоор Малинда мөн л гавтайгаа хэдэн цагийн турш босож суусан ба сүүлдээ бүр хөөрхий охин газар дунаад босож чадахгүй болох үед нь Синди түүнийг арчаагүй амтан яа гээ чам шиг амнаас болж ихэн болох юм аа гэх мэтээр харааж загнаж исэн. Энэ үед нь Малинда газар хэвтсэн чихтэй намайг уучлаарай би хөдөлж чадахгүй байна намайг үнэхээр уучлаарай хэмээн дахин давтан хэлсээр л байсан байгаа. Цаашлаад нэг удаа Малинда гартаа нөгөө л нэг гаваа зүүсэн чихтэй өвдөглөөд өвдгөн дээрээ сууж исэн. Энэ үед нь Синди хяналтын камераараа дамжуулан чи яг одоо босохгүй бол би яг одоо явж очиод чиний нүүрлүүч нь өшөглөн шүү хэмээн хэлсэн байдаг. Тэдний гэрт нь байгаа энэхүү хяналтын камерууд бүгдээрээ уцтай нь холбогддог. Үүгээрээ дамжуулаад Рэндал Синди хоёр Малиндатай ярьж болдог. Тэгэхээр Синди Рэндал хоёр гэртээ байхгүй байсан ч гэсэн тэд Малиндаг үргэлж ажиглаад хяналтын камераараа дамжуулан ярьж түүнд заавар өгөөд ингээд байж идэг байсан байгаа. Ер нь бол тэдний гэртээ ийм олон хяналтын камер авчирч байрлуулсан ч гэсэн түүнийг цаг тутамд зовоож тамлахын тулд хийсэн ийм үйлдэл нь байсан. Энэхүү хоёр гаж донтой адгийн амьтдаас болоод хөөрхий охин гэртээ ганцаараа байх үедээ хүртэл ганц ч минут тайван байж үзээгүй. Дээрээс нь Малинда сургуулаасаа гарснаас хойш хэдэн сарын турш өнөөх гавнаасаа ганц ч удаа салаагүй ба бүр унтахт нь гэрийн даалгавраа хийхт нь хүртэл гар нь ямар нэг зүйлээс гавлагдсан байдалтай байдаг. Дээрээс нь ер нь бол Рэндал Синди хоёр Малиндад бараг л хоол огт өгдөггүй байсан гэж хэлж болно. Хаяа нэг хоол өгөхөөрөө өөрсдийнхөө идж байгаад үлдээсэн зүйлээр хооллдог. Жишээ нь 4-р сард л гэхэд бүтэн 1 сарын хугацаанд Малинда 7-оос 8 удаа л бага зэргийн хоолунд идсэн. Ганц Синдич биш, Рэндал хүртэл хяналтын камераараа дамжуулан өөрийн охиноо байж болох бүх л муухай зүйлсээр хэлж хараадаг байснаас гадна гэртээ ирэхээрээ Малиндаг өшөглөж унгаах, дээрээс нь дэвслэх гэх мэтээр зоддог байсан байгаа. За мөрдөгчд нөгөө Рэндал Синди хоёрын утсан дээрээсээ устгасан өөрсдийнх нь хоорондоо бичилдсэн зурвсуудыг буцаан сэргээж авч болж чадсан. Гэтэл тэрхүү зурвсууд дээрээс нь Рэндал Синди хоёр Малиндагийн амь насыг хүнөөхөөр бүр эртнээс төлөвлөж исэн гэдэг нь тодорхой болсон байдаг. Тэдний гол зорилго нь Малиндад хоол ус өгөхгүй байлгаж агаад үлсгэлэнгөөр нас баруулж өөрсдөө гин бурууг үлдэх. Өмнө нь Рэндал Малиндагийн сургууль дээр нь очиод түүний шүүгэнээс нь баахан хоол унд олоод уурлаад бүүн болоод сургуулаас нь гаргасан да. Гэтэл яг үнэндээ Малинда хэндэж хоол зараагүй. Зүгээр л сургууль дээр нь өгдөг хоолноос шүүгэндээ нөөцлөөд сургууль дээрээ иддэг байсан байгаа. Яагаад гэвэл гэрт нь хинч түүнд хоол өгдөггүй. Рэндал Малиндаг сургууль дээрээ хоол идээд байгааг нь олж мэдээд түүнийг өлсгөлөнгөөр өвхүүлэх төлөвлөгөө нь нуурч байгааг мэдсэн тул маш ихээр урлан сургуулаас нь гаргаснаа нь энэ байсан. Үүнээс гадна Синди Рэндал хоёр 5 дугаар сарын 3-наас 4 шилжигшүүн хоорондоо Малинда ухаангүй болоод буцаж сэрэхгүй байгаа талаар зурвсуудыг бичилдсэн байсан ба болохгүй бол түргэн дуудах уу өгчих үйдэ хэмээн зурвас бичигт нь Синди хариуд нь за тэгэнч гэж ёстой ярихгүй шүү хэмээн зурвас бичсэн байдаг. Тэгэхээр тэдний 911-т дуудлага өгөхөөс бараг 15-16 цагийн өмнөөс Малинда охин ухаангүй болсон байх нь. За ингээд энэ бүхэн ил болох үед Рэндал Синди хоёр 1-р зэргийн уртаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэгээр баригдан хоригдсон. Тэд хоёулаа өөрсдөө Малиндагийн үхэлд ямар ч гэм буруугүй хэмээн мэлцэж байгаа тул одоо шүүх хурлаа хүлээгээд шоронд хоригдож байгаа. Тэдний шүүх хурал нь албан ёсоор хизээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Мэдээж шүүх хурлын үеэр бүр илүү олон зүйлс тодорхой болно. Тэр үед нь шүүх хурал дээр яг юу болсон талаар дахин нэг бичлэг хий гэж бодож байна.
За тэгээд энэ хэрэг бол үнэхээр яаж ийм араатын амтнаас ч доор зэрлэг, балмад, заван амьтад энэ хорвоо дэлхий дээр бидний дунд оршиж тогтноод байдгийг гэж бодогдуулсан ийм хэрэг байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээд өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусчихээн. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг болвол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай.